Одоогийн хүүхдүүд ч гэсэн та хэдийн үеийг шиг олон гайхалтай мөрөөдлүүдтэй. Бөмбөр ганцудаач болго хүүхдүүдсэндээ Сургуулийн талбайд шинээр суулгаж буй галт модонд шилдэг хэсгээр шалгарсан сурагчийн нэрийг өгөх болно. Юу гэж л тэр энгийн нэг анхлан бичээчтэй өрсөлдөхөвтэй. Ингүүл ямар уу? Хуйлан гуруулаа лонгийн нутаг руу очивол ямар уу? борлуулалтаараа тэргүүлсэн цуврал номын зохиолч Ингвэн Нят Аны зохиолоос сэтгүүлэгтэй. Зүгээр энэ төлөвлөгөөг дагаа бид нар мартагдчихгүй зунийг өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хан. Энэ юу вэ? Баяр хүргэе. Би өхрийг үзий ядаж байна. Дурсамж дүүрэн ая. Аваг ах нам би ирлээ. Өвөө. Лом. Та нар үдээс хойш тавтаа юу? Яасан? Би таныг ирсэн гэд хэд хэдэн тулаанд оруулах гээд. Жолон гэж хийм. Харин та нар хэн бэ? Сайхан асуулт байна. Бид шудраг бус юм харах юм бол тосолхыг хүсдэг. Чин дэрснээс хойш амаа зэвсэг болгож ашиглаад байх юм. Улжгарч болдоо. Тэнийг зүйл битгий хийгээрэй. Тулааны урлагийн их багш чинь энд байна. Үл үзэгдэж хөлний өшөглөлт. Сүүлийн 10 жилийн хугацаанд лонгийн төмөр толгой техникийг зогсоож байсан хүнийг лав би хараагүй. Гэртээ арьсав гинэт нэлийн хүйтэн болчлоо. Яагаад? Тэр шуургыг давж гарахад хитрхи төнөөмөтэй юм байна. Тэгээд л тэр. Яа да Тиолонг. Яасан бэ? Би бүр залхаад чи яах гэж? Хангалттай. Чамд лонгийн бас нь хангалттай биш вэ нөө? Вотаны хавгийн бүтээл. Чи өөрийгөө л батах юм аагүй. Юун буруу байгаа юмгүй? Миний буруу биш гинэ. Та нартай дүүцэх ядаж ганц ч болов амжилт надад өгөх хэрэгтэй шүү дээ. Амжилт гинэ. Чамд бидэнтэй хамт өнгөрүүлэх сүүлчийн зунаас илүү амжилт чухал байна уу? Чи бид хоёр одооноос эхлээд найзууд биш боллоо. Нөхөрлөл нурм монох үе. Лон хаан ганцаараа ялах уу? Хамтдаа ялагдах уу? Хүлээгээрэй. Нөхөрлөл гэдэг чинь хамтдаа алдаа гаргаж, хамтдаа засаж, хамтдаа өсөн дэвжихийг хэлдэг юм шүү дээ. Дээд тэнгэр Бидний гэрч болж Энэ модны дор өвөрийн найзууд байна гэдгээ амлаж байна. залуу насны гайхамшиг сүнсний нууц. Сон барьж аваад хүйсэн дээрээ хазуулж байгаад ус руу үсэр. Тэгээд л шууд хөвөндөө. Туршиж үзсэн байгаа мó? Мэдээж. Тэгээд тэр сэлд сурсан юм уу? Үгүй ээ тэр сураагүй. Зүгээр л өвдчихсэн.